За өнөөдрийн мэдлэгээр бүгдээрээ Валентины баяр зориулаад ийм хөөрхөн лаа чимэглэж сурцгаая. За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ энэ миний хийсэн лаг чимэглэх болно. Бас энэ лаа чимэглэх бичлэг хийх бичлэг биш шүү. Тэгээд надад ийм халаадаг буу байсан. Магнегийн утас янзлахтай ашигладаг. Тэгээд тэрийгээр би лааныхаа дээдлийг ингэж хайлгуулад тэгээ өөртөөсөн юм хатаасан жижиг сарнайнуудыг дээдлэлт нь тавьж өгсөн байгаа. Дээдлийнх нь ингээд зарцах үедээ энэнтэйг хамт зарцаа тогтчихно гэсэн үг байхгүй. Тэгээ сүүлд нь би нэг юм жоохон хэлбэрээ алдсан сарнай байсан. Тэрийг жижиглээд ингээд тараагаад өгөх юм бол айгүй гоё болох юм гэж бодоод тэгээд одоо энэ унтаглаад энэ лааныхаа хэсгүүд дээр цацаад өгч гин. Тэмээ надена? Тэгээд энэ лаа нь өөрөө ийм тэрхүү нэртэй. Гэхдээ сарнай бол яг энэ цэнхэр өнгөн дээр нь айгүй гоё зөгцөж ялгарч контрасттай харагдаж байна гэж би бол хувьдаа бодож байна. Тийм ээ надена? Тийм ээ. За тэгээд нэг иймэрхүү харагдаж байна. Энэ лааных нь бокс нахтаад ирэхээр айгүй гоё болчихно. За ингээ хоёрдугаар хэсгийг эхэлцгээе. Энэ лааны маань хайрцагны юм төмөр ааз. Тэгээд тэр нь нэг тийм гоё юм кози нэг тийм гоё харагдахгүй сайхгүй. Тэгээд бит хоёр гардарт нь зориулаад ийм cover нэхээр шийдсэн. Тэгээд ийм цагаан. Тэгээд дээрээ ийм миний хонсон дээр байгаа шиг юм жижигэн зүрхнүүдтэй тийм ээ. Тийм ээ. Хөөрхөнтэй зүрхнүүд нь. Тэгээд бит хоёрын суурийг даан нэхээсээр нэхэж өгсөн байгаа. Тэгээд нэлээд нэхэж явсныхаа дараа лаана таарах нүггүй гэдгийг шалгахын тулд дээр нь лаага тавьж үзээд сүүлд нь лааныхаа таган дотор нь хийж үзээд за тэгээд болох юм байна гэж үзээд одоо дээш нь хамныг босгож эхэлсэн байгаа. Бас дааны хийсээрээ авсан. Тэгэх юм бол аюу гоё жиг харагдана гэж бодож хийсэн. За ингээд лааны маань гэрн дууссан байна ийм хөрхөн. Тэгээд яг таарсан. Яг нанаард ийм хөрхөн. Дээдлийнх нь роустэй нь хослоод яг ийм Валентины ийм vibe өгч байгаа зү жижигэн хөрхөн зүрхнүүдтэй. За нэг ийм хөрхөн лаа боллоо. Иймэрхүү бичлэг бас таалагдчихвэл та нар маань subscribe дараад бас comment хэсгийг таалагдж байна гэд хэлээрэй. Дараагийн бичлэг мэдээж маргааш орно. Маргааш уулзлаа. Түр баяртай.